Хүннүгийн анхны хаан Төмөн Шаниу гэж хэмбэ. Төмөн Шаниу нь манай эртний өмнөх 240-оос 230 оны орчимд төрсөн бөгөөд манай эртний өмнөх 220-оос 209 оны хооронд Шаниугийн төрөвчсөн юм. Шаниу гэдэг нь Хүннү улсын хааны дээд цол бөгөөд Төмөн Шаниу Хүннүгийн анхны хаан Шаниу өөрөөр хэлбэл нэгдсэн төрийн анхны хаан байжээ. Тэрээр Хүннү овг аймагуудыг нэгтгэн хүчирхэг улс байгуулсан бөгөөд дараа нь Азийг донсолгосон Хүннүгөр нийлхэл болсон юм. Төв Азийн бусад нүүдэлчтэй холбоо дайн хийж нэгдэн бол ноёрхол тогтоохыг зорьсон бөгөөд цэргийн хүчийг төвлөрүүлсэн 10,000 морин цэргийн системийг үүсгэх үндсийг тавьсан гэж үздэг. Төмөн Шаниугийн том хүү Модон гэвч Төмөн Шаниу хоёр дахь гэндрийн хүүг хаан болгох гэж оролцсон бөгөөд Модоныг устгах төлөвлөгөөг зохиож гэвч Модон аавынхаа занг мэдээд өөрийн зэргийг ашиглан хүчээ төвлөрүүлж эцгээ алж манай эртний өмнөх 209 онд хаан суусан юм. Үүнээс хойш Хүннү улс төв хүндээ анх удаа жинхэнэ их хүрэн болсон юм. Төмөн Шаниуны Шаниугийн хаанчилсан нутаг дэвсгэр нь омор талдаа байгаль нур хүртэл өмнөд талдаа Хятадын омор баруун зүгт Алтай нуруу таравхтай зүүн зүгт дорнод Монголын Хянган энэ нүүдэлчдийн хамгийн өргөн хүрээний холбоо болж байсан юм. Ингээд Хүннүгийн анхны Шаниу Төмөн нүүдэлчдийн төрийн суурийг инхүү тавьжээ. Монгол төрийн эхлэл Хүннүгийн Шаниугаас ихтэй. Төмөн Шаниуг та хэр сайн мэдэх вэ? Комент хэсэгт бичээрэй. Хэрвээ ийм түүхэн бичлэг таалагдсан бол намайг дагаарай. Дараагийн рилд мэдээж Төмөн Шаниугийн хүү Модон Шаниугаар үргэлжлүүлцгээе.